Хилийн гашуун сухайд бомб нь 1992 онд байгуулагдсан бөгөөд бүгд найрамдах Хятад ард улсын ганц мод бомбтой хилдэг. Манай улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордууд байдаг бүс нутагт байршдаг бөгөөд нүүрсний экспортын 50%, зэсийн баяжмлын 57%-ийг экспортлдог. Гадаад худалдааны эргэлтийн хэмжээгээр хамгийн том стратеги өндөр ач холбогдолтой бомб гэдгээр онцлогоо. Бомбын бүтээн байгуулалтын ажил эхлүүлэхээс өмнө нэвтрүүлэх хүчин чадал багтаан улмаас 100 гаруй км тээврийн хэрэгслийн урт дараалал үүсэж, иргэдийн эрүүл мэнд байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж, хяналт шалгалтын тоног төхөөрөмж муутай ачаал хэтэрсэн улмаас олон хүндрэлүүд тулгарч байлаа. Монгол улсын засгийн газар бомбын сэргэлтийн үндэсний хорооноос хилийн хяналт шалгалтыг боловсронгуй болгох, бомбын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэн, зорчигчдод ая тухтай орчинд үйлчлүүлэх боломж бүрдүүлэх, хил хяналтын байгууллагын албан хаагчдын ажиллаж амьдрах орчин нөхцөлийг сайжруулах үүднээс гашуун сухайд автозамын бомбыг олон улсын жижигт нийцүүлэн өргөдөх нь шинжлэх бүтээн байгуулалтын ажлыг 2019 оны 9-р сард эхлүүлсэн юм. Төсөл нь бүгд найрамдах Хятад ард улсын засгийн газрын буцалтгүй тусламжийн 98.3 сая юан буюу 43.5 тэрбум төгрөг, Монгол улсын төсвийн 29.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн. Бомбын барилга байгууламж зам талбайг бүрэн шинжилж, зорчигч болон ачаа тээврийн шалган нэвтрүүлэх цогцлборыг нийт 31.9 га талбайд төлөвлөж, 4188 м2 шалган нэвтрүүлэх цогцлбор бүхий 29 барилга байгууламж, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хяналт шалгалтын эгнээ гарах чиглэлд 3 эгнээ, орох чиглэлд 3, эрдэс баялаг экспортын хэсэгт гарах чиглэлд 10, орох чиглэлд 6 эгнээ болгон өргөдгөж, олон улсын жижигт нийцсэн ухаалаг гарц, авт пүү, хүнд даацсан автозам, эрентгэн, ариутгал, эрэлж нохойн байр, лаборатори, цахилгаан хангамжийн дэд өртөө, холбоо тохиолдол, камержуулалт, зам талбайн гэрэлтүүлэх, хашаа хамгаалалтын хэрэгсэл зэрэг ажлуудыг гүйцэтгээд байна. Ингэснээр зорчигч болон ачаа тээвэр нэвтрүүлэх хүчин чадал 3 дахин, эрдэс баялаг нүүрс экспортлох хүчин чадал 3 дахин нэмэгдэх боломж бүрдсэн юм. Мөн бомбын ажилтнуудын орон сууцны барилгыг гашуун сухайд бомбоос 8.6 км зайд барилга хайрхан багийн нутаг дэвсгэрт төлөвлөж, бомбын ажилтнуудын ажиллаж амьдрах орчин нөхцөлийг сайжруулсан. Дэлхийн нийтийг хамарсан COVID-19 цар тагал, байгалийн давагдажгүй хүчин зүйл болох үерийн улмаас цаг хугацаа зардал мөнгөний хүндрэлөө тулгарсан ч бүтээн байгуулалтын ажлыг зогсоохгүйгээр зохион байгуулж, Монгол улсын аж ахуйн нэгжийн 50 ажилтан, бүгд найрамдах Хятад ард улсын талаас 258 ажилтан, нийт 308 инженер, техникийн ажилчид оролцлоо. Бомбын бүтээн байгуулалтын төсөлд Монгол улсын сангийн яамны харьяа, хөгжлийн хөтөч дэд үтэц төслийг нэгж, бүгд найрамдах Хятад ард улсын IPPR менежментийн компани захиалагчийн хяналтыг хэрэгжүүлсэн бол төслийн барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр бүгд найрамдах Хятад ард улсын Жумбай инженеринг групп компани ажилласан. Ийхүү Монгол улсын засгийн газрын шин сэргэлтийн бодлого, бомбын сэргэлтийн хүрээнд хэрэгжүүлж байгаа гашуун сухайд бомбын бүтээн байгуулалт нь тээвэр логистикийн нэгдсэн сүлжээг өргөжүүлж, хөрш орнуудтай хилийн бомбыг хөгжүүлэх замаар олон улсын худалдаа, бүс нутгийн хөгжлийг дэмжих, экспорт импортын өсөлтийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг дэмжих, эдийн засгийн өсөлтөд томоохон хувь нэмэр оруулах төсөл болж чадсан юм.